Сано. Самано. Butter Podcasters байна. Тэгээд өнөөдөр манай 24-р дугаарт тавтай марил. Тэгээд Butter. Минут Butter. Jelly байна. За, тэгээд өнөөдөр бид хоёр ямар ном уншихаар ярилцахаар ирсэн бэ гэхлээр Let them Theory ном буюу теори буюу монголоор тэднийг зөвшөөр зөөр онол өөрсдийнхоор нь байлга. Тий, одоо өөрсдийнхоор нь байлга гэсэн онол. Тэгээд энэ ном нь болохоор Mel Robbins гэсэн хүнээр бичигдсэн ном. За тэгээд энэ номыг ер нь хаанаас олоод яагаад сонгохоор шийдсэн бэлээ? Харин энэ Mel Robbins гэд би YouTube дээр сонсдог ихчихгүй. YouTube дээр ингээ подкаст хийдэг. Тэгээ би подкастуудыг үзэж хагаад өстой гоё яриатай ингээд гоё сэтгэлээсээ ярьдаг. Тэгээ гоё зочид урд юм байна гэдэг айгу таалагддаг миний дуртай YouTuber ихтэй нэг. Тэгээ би сайхан ингээ ном гаргасан гэдгийг сонсоод тэгээд өмнөөс нэг 5 секундын хууль буюу хэрэг та ингээ ууртай эсвэл ингээ ямар нэг юм хиймэргүй санагдчихвэл 5 тоолоо тэгээд яг түүнийг хийж эхэлэх гэдэг юм лээ. Ягаад тэгэхээр 5 тоолох нь яг пуужиныг нисэхтэй адилхан. Тэгээд 5 4 3 2 1 гэдэг хийгээд эхлүүл яг пууж өөртөө хурж байгаатай адилхан танд ирчүүч ингээ мэдрэгдээ та ингээд 5 секундын дотор хийх боломжтой болно гэд ингээд 5 секундын хуулийг бас бичижсэн. Тэгээ энэ ном дээр ч гэсэн дурддаг. Тэгээд тэрийг ингээд сонсоод тэгээд сахин гаргасан намын уншиг бодоод тэгээд энэ намыг санал болгосон байгаа. Тэгээд энэ ном нь өөрөө их сонирхолтой ном билээ. Тэгээд өмнө нэг хэдэн ярьжсэн номнуудаас хамгийн том давуу талтай хэсэг нь бол энэ бол яг бүх хүн тохирсон ном юм шиг санагдсан. Чи одоо хүүхэд байна уу? Насан турсан хүн байна уу? Одоо хөвгшин хүн байна уу? Одоо хүүхэдтэй хүн байна уу? Аав ээжтэй хүн байна уу? Эрэгтэй байна уу? Эмэгтэй байна уу? Хүн болгонд энэ номыг уншихад яг юм ойлгоход гарахаар тийм ном юм шиг санагдсан. Ягаад гэвэл өөр нэг номноос би нөгөө сонсч байсан өмнө нь уншижсэн нэг номноос сонсч байсан баггүй юу нэг юмыг all problems are interpersonal problems гэдэг. Тэгээд бид хэд ч угаасаа нийгэмд амьдарч байгаа нийгмийн хүмүүс болохоор бид тийм ээ. Бид хэдийн ихэнх асуудал ер нь бол бусад хүмүүстэй холбоотой ер нь байх гэдэг. Тэгээд энэ болохоор бусад хүмүүсээс яаж үл хамаарах вэ маягийн талаар ном байсан те ер нь. Тэгээд дэлгэрүүлж ярих юм бол за тэгээд эхний хэсэгтээ бол ер нь бол энэ ямар ингээд хууль теори юм бэ гэд тайлбарлсан манай зохиолчигч маань. Тэгээ энэ болохоор ингээд тэр их хүүгийнх нь төслийн баяр болох гээд байдаг ингээ хүн ерөөсө бэлдэхгүй байсан. Харин ингээ охин нь ингээ аль эртнээс ахуулж бэлдээл тэгсэн чи хүн ингээ бүр аль дээр болох гээд байхаа бараг өмнөх өдөр нь бараг за одоо ингээ маргааш ингээ даа гэд ямар ч төлөвлөгөөгүй тэгэл за гэл ингээ тоохгүй жагаад тэгээд яг төсөлтийн өдрөөс юугаа найз бас ингээ пром гэдэг нөө Америкт айгу том юм болдсон штэ. Нөө охиноос ингээ гуйдаг. Миний ингээ пром болооч гэд наттай хамт тэр төсөлтийн баяр яваач гэд. Тэгээд тэгж гуйдаг юм дээр нэг охин ямарсан гуугаад ер нь охинтой ингээ хамт явахаар болоод ер нь бол ингээ зохицуулагдаад болж исэн. Тэгээд тэр охинд нэг юм бугуйч юм одоо юу үгийг гээд аваа тэг хүн хэрэггүй гэсэн чинь аваад очиод тэр охинд нь ингээ л өгсөн чинь нөгөө охин өөрийнхөө юмтайсан. Тэгээд их ер нь ингээд хараа тэгээд зурмурын хоолой бүх юм гоё болоо. Тэр нь бороо орох гэдсэн. Тэгээ бороо орох гээд тэгээд бүгд ер нь одоо хоол идчихэд ирээгээд нөгөө промносоо төсөлтийн баяраасаа мөн тэгсэн чинь их чи за одоо тэгвэл одоо энэ 10 хүнийг багтаа хаана байгаа юм болоо өдр гэдгсэн чинь тэр ингээд ярилцж байгаа. За энэ ойрхон Мексик хоолны газар орё гэд. Тэгээд тэр Мексик хоолны газар нь айгу жижигхэн болохоор яана гэд ингээд их чам санаа зовж ирсэн. Охин ингээд ээжээ зүгээр тэтний ингээ явал эдгээр эн чинь ингээд энэ хүүгийн чинь өөрийнх нь өдөр та ингээд зүгээр ингээд алдах эрхийг нь өггээд тэгсэн чинь яг ингээд тэр үед тухаарсан гэсэн. Тэгээд би юу яагаад ингээд өмнөр нь орж ингээд бүх юмыг ингээд шийдэх гээд эсвэл зохицуулах гээд ингээд хичээгээд байгаа юм бол би зүгээр ингээд өөрсдөр нь ингээд хүлэн зөвшөөрүүлээд өөрсдөө ингээд юу их алдсан ч тэгээд тэдний дуур тэгээд эднэрт өөрсдөнд нь гоё дурсамж олж үлдэн тэгээд тэгэх ёстойгоо ойлгож ер нь бол энэ хуулийн талаар илүү дэлгэрэнгүй судалж эхэлсэн маа. Харин чамд ямар байсан бэ? Тэгвэл яг энэ дээр нэмж хэлэхэд яг энэ номыг уншиж байхад манай ээж бас энд ирчихсэн байхгүй юу? Тэгээд яг энэ номоо уншижсэн чинь ээж бас ингээд фэйсбүүкээр ингээд явж исэн чинь нэг
пост хараад тэгээд тэр постоо надаа уншиж өгсөн байхгүй юу. Тэсэн чинь тэрэн дээр ямар түүх байсан бэ гэхлээр яг хүүхдүүд нь гинт ээжигээ нэг ойлгохгүй үе болсон гинэ. Тэгээд яасан байсан чинь ингээд эрэгтэй хүн өө яна би хичээл дээрээ муу аваад унаад байна гэл тэгсэн чинь ээж нь тэгвэл одоо тэгэл сайн сурч тээ гэл тэгсэн чинь ингээд тэгээд охин нь ч үлээ машин нь насалд орсон. Тэгээд мөнгө хэрэгтэй болсон чинь яна инэ гэл тэгэл ээжтэй хэлэл яна ийм болчлоо ээжээ гэл тэгсэн чинь ээж нь одоо тэгэл яах вэ чи одоо засах мөнгө өөрөө ажиллал бол гэл тэгээд исэн гинэ. Түнгүүд нь насаараа ингээ хүүхдүүд нь ээж нь яаж ингээл асуудал дээр бухимдаал хамаг асуудлыг урдаас нь шийдэх гээл идэг тийм хүн байсан чинь гинэт ингээл тэгэл одоо яах вэ? Тэгээ өөрөө шийдтээ гэ тэгээдсэн чинь яна манай ээж өвдсөн болов яатсан юм болов гэл сэтгэл судлаач энэ дээр очиж матсан чинь зүгээр байна гэж ээж нь зүгээр заяа. Зүгээр тэгээд ээж нь бас ер нь ингээд юмыг зүгээр тавьж сурсан гэд тэрийг ингээ хүүхдүүд нь дараа нь ойлгосон гэж байхгүй юу? Ер нь ингээл хүүхдүүд өөрсдийнх нь амьдрал тэгээд миний амьдралын номер 1 дүр бол би өөрийн гэсэн өөрийнхөө амар амгалан хамаг юмыг удирдахын дээр тавьж байна. Миний амар амгалан бол is better than being able to in control of everything. Гэсэн тиймэрхүү дүнлэлтэн түрээд ээж нь тэгэхээр болцсон гэсэн. Тэгээд тэгсэн чинь тэрнээс нь үүдэж хүүхдүүд нь ч гэсэн ямар нэгэн амьдралынхаа хийж байгаа зүйл дээр за манай ээж ард байгаа манай аав ард байгаа гэсэн юм байхгүй өөртөө илүү хариуцлагатай болж ирсэн гэд. Тэгээд бас энэ яг тэр ээж тэр ярьсан түүх энэ номтой бас авталцсан юм шиг надад санагдсан. Тийм байна. Тэгвэл тэгэл за ээж ингээд мэдх юм чи аав мэдх юм чи ингээл хүнд найзчих юм биш үү? Тийм. Тэгэл аав ээж нь өөртөө ч гэсэн за би өөрийнхөө амьдралаа ингээд залуунаасаа өөрөө амьдраад тулцсан хүүхдүүдийгээ би өөртөөх нь амьдралаар амьдрахыг зөвшөөрж байна гэсэн юмыг бас эцэг ихийнх нь чухал байдаг юм шиг үлээ. Тэгэхгүй бол ингээл 18 хүртэл том болцсон байхад ч гэсэн аав ээж нь чи ямар ажилд ор, чи ямар хүнтэй суух уу энэ төр гэдгийг өдөртөх гад байдаг тиймэрхүү гэр бүл ч гэсэн байдаг шүү дээ. Тийм болохоор ингээд надад энэ номыг унших нь ингээд ганцхан залуучуудын ч юм уу эсвэл ганцхан 30-д настай хүний ч юм уу биш. Ер нь хүн болон уншихад яг бас юм ойлгохоор юм шиг санагдсан шалтгаануудын нэг нь бол тэр байсан. Тийм байна. За тэгээ өргөжлүүлээд ер нь бол ингээд өөрсдөр нь ингээд хүлээн зөвшөөрлөд юм хэлэх хэвээр. Тэгээд манай зохиолч ихч бас ингээд уцаа бариад ижсэн чинь ингээд найзууд нь ингээд өөрт нь ингээд хэлэхгүй аялалд явцсан. Тэгээд ингээд яагаад надад хэлээгүй юм бол гэл ингээд нэг уурлаал тэгэл өстой ямар муухай хүмүүс вэ дэр гэл бодож жагаад тэгээд ер нь бол ингээд ботсон гэж би ер нь яалаа гэд тэгсэн чи яг сүүлийн үед айгүй ажил амьдрал гэд ер нь өөрөө айгүй завгүй байсан. Тэгээд найзуудтайгаа бараг холбогдоогүй. Тэгээд ерөөсөө цаг зарцуулж чадаагүй хамтдаа. Тэгээд тийм болохоор ер нь бол намайг бараг ер нь мартцсан ч гэж магадгүй. Харин энийг өөрөө гэж бодоогүй биш харин мартсан байж магадгүй гэж өөртөө дүгнэлт хийгээд тийм болохоор ер нь бол тэдний ер нь ингээд өөрсдийг нь аялж явахад нь ер нь бол хүлээн зөвшөөрөөд ингээд байх хэрэгтэй. Харин өөрөө юу хийж чадах вэ гэхээр ер нь нэг талдаа чи эсвэл одоо ингээд найзууч чи ийштэйс ингээд явцсан тэгээд чамд хэлэхгүй ингээд чи явал тэдний ингээд юу яаж болно буруутгаад эднэр надгүй явчлаа гэж болно. Эсвэл нөгөө талаараа тэрийг хүлээн зөвшөөрөөд тэгээд би ер нь ойрд эднэртэй холбоо бариагүй юм байна. Цаг хамтдаа зарцуулж гоё зүйл хамт хийгээгүй юм байна гэдгийг ухаарад тэгээд ингээд холбогдоод ингээд улам цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Ихчэл тэр аргыг сонгосон. Тэгээд яг өөртөө дүнэлт тэгээд би яг өөрөө юу хийж чадах вэ нөхцөл байдалд гэд тэнгууд яг хэдэн өдөр ингээд гонигтай байх цаг хугацаанд ингээд ерөөсөө үргэлдээгүй. Тэгээд өөртөө дүнэлт тэгээд тэрийг шийдсэн байна. Тийм яг саяны гигинигийн хэлсэн юм яагаад чухал вэ гэхээр номных нь нэр нь болохоор өөрөө let them theory буюу ингээд бусдыг тийм юм хийлэхийг зөвшөөр гэсэн онол гэж байгаа боловч энэ бол номны зөвхөн тал хэсэг нь тий. Бусдыг юу хийлэхийг зөвшөөр гэж байгаа мөрчлөө тэрэн дээр нэмэгдэж байгаа хамгийн чухал хэсэг нь өөрийгөө бас ингээд зөвшөөр. Өөрийгөө одоо бусдын хийсэн үйлдэл дээр одоо тэднийг ажаад тэгээд өөрийнхөө одоо хийх үйлдэлийг одоо зөвшөөр маягийн тиймэрхүү хэсэг нь байсан. Тэгэхээр хэрвээ одоо бусад хүмүүс чамд тийм хийж байгаа бол чи одоо нийгмийг өөрчилж чадахгүй те. Чи одоо цаг агаар муу байхыг удирдах чадахгүй, чи найзууд чинь чамдаа уулзахгүй байхыг удирдах чадахгүй, чи хайртай хүн чинь чамайг хайрлахгүй байхыг удирдах чадахгүй ч гэсэн чи тийм юм болох юм бол тэрэнд ямар хариу үйлдэл хийх вэ гэдгийг чи удирдах чадна. Тэгээд миний нэг highlight хийсэн нэг үг нь юу вэ гэхээр
focusing on what you can't control makes you stressed. Focusing on what you can control makes you powerful гэд. Тэгээ энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхлээр удирдах чадахгүй зүйл дээрээ түлэрх юм бол чи бухимддаг. Гэхдээ удирдах чадах зүйл дээрээ түлэрх юм бол тэр чинь чамайг хүчрэхэг болгодог гэд. Тэгээд яаж ч зуугаасаа чи хүнийг удирдах чадахгүй, чи байгалыг удирдах чадахгүй. Гэхдээ чи өөрийнхөө ямар сонголт хийхийг, ямар хариу үйлдэл хийхийг удирдах чаддгаа гэснийг ингээд нэлээд олон хэсгээр бол ингээд байнга тодруулчихсан тийм. Тийм тухайн ситуацид чи яг ямар реакц үзүүлэхээ өөрөө шийднэ. Харин өөр хүмүүсийн юу хийж чадхаа ерөөс удирдах чадахгүй учраас чи ерөөс ингээд тавьж явуулаад хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэ бас хитрхи амар хүлэн зөвшөөрөл чи нийгмийн аюу ангид болно. Тэгэл за тэд нар ингэж илээ гэд ерөөсөө хаягдана. Тэгээ тийм учраас бас хитрхи амар туушаарч болохгүй. Бас ингээд тодорхой хэмжээнд ингээд тэдрийг ингэж хүлэн зөвшөөрөөд харин өөртөө ингээд юу хийх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тийм одоо жишээ нь яг энэ жишээн дээр юу гэж гарах вэ гэхээр за найзуу чинь чамайг юмд урахгүй байна те. Тэгэнгүүт нь чи тэр болгонд нь за тэгжилээ гэд тэгээд тэгэх юм бол чи нэрэл яг ингээд хүрээлэл чинь байхгүй болно. Тэгээд юу хийх ёстой вэ гэхээр за тэгжилээ гэж бодчихлоо те. Тэрнийхээ дараа за яагаад гэд өөр дээрээ дүгнэлт тавих ёстой байгаа те. Яагаад ингээд 5 хүн найзалж байхад яг ингээд ганцхан бие анигдв. Яг ингээд яг ер нь ямар юм болоод ингэсэн болоо гэдэг дээр одоо өөр дээрээ гүн дүгнэлт хийгээд тэгээд энийг одоо жишээ нь би энэ нөхөрлийг үнэхээр үнцэнтэй гэж боддог бол тэр харилцааг засгаж тэр хүмүүс өөрөө хичээгээ те хүмүүс ягаад намайг урахгүй байна гэдгийг бодохын оронд би хүмүүсийг урьж болно штэ гэд хүмүүс чамайг уурах үгүй чи удирдах чадахгүй юм чинь чиний удирдах чадах зүйл бол чи хүнийг гэртээ урьж болно чи хүнийг хамт аялье гэж хэлж болно те тэр удирдах чадах юмнуудаа ашиглаад хүн ингээ нийгэм рүүгээ дахиж орох юм бол тэр нь бол ингээ чиний хүч юм аа. Тийм яг л үнэ. Тэгээд хоёлаа дараагийн бүлэглэг орох уу? За хоёлаа аль бүлэм дээр яваад байгаа. Саяных нэг байсан баха. Тийм үү. Би бол тэгэл хамаа намаагүй холиол явчих. Тийм. Тэгэл одоо энэ 2 дугаар бүлгэн дээр одоо ингээд энэ жижиг сав чаптерууд юу анлаатай тэгээд managing stress стрессээ зохицуулах арга. Ер нь бол стресс өөр хүнийг ингээд одоо нэг эмэгтэй жишээсэн шүү дээ. Ингээд гэрлэх гээдсэн. Гэрлэхээ хамаг юмаа зохицуулсан. Ээж аав нь ингээд мөнгөний төлөөд гэрлэх газар мазын бүгдийг тавалцсан. Тэгсэн чинь ингээд гэрлэх хүнтэй тэгээ хэрэлдээд ихсэн. Тэгээл бүр одоо яана одоо энэ гэрлэлтэд туцалчвал одоо бүр амар олон хүмүүс ингээд хохирох нь байна. Би тэгэхээр тийм болохгүй мэн гэд. Тэгээ ингээд бусад ингээд асуудал санаа зовдсон. Харин манай зохиолч ихчвэл тэгээ одоо явах те тэгээ мөнгөөр хохирнээс чамааг хэдэн сар үзэн ядна л үз. Тэгээ одоо явах те. Чи яг өөрийнхөө хүслийг бас дагах хэрэгтэй. Одоо тэгээд тэр мөнгө охирсон ч гэсэн чи ингээд ирээдүйн амьдрал чинь яригдчихэж байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийг ингэж гунигтай болгохгүй тулд тэр хүмүүс гунигтай болгох эрхийг нөгөөх хэрэгтэй. Чамд ингээд гонсоох эрхийг нөгөөх хэрэгтэй. Гэтээ тэгээд ирээдүйд тэгээд одоо тэр мэдрэмжүүд нь ингээд өөрчлөгдөнө. Тэгээд тийм учраас ерөөс тийм асуудал санаа зовхгүйгээр ирнэ шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр ер нь бол байнгын ингээд энэ хүмүүс намайг юу гэж бодох бол энэ хүмүүс уурлал яах бол гэдэг бодлоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм шиг байна тий. Угаасаа л уурлна. Тэгээ энэ бол тэдний эрх. Тэнгүүд нь зүгээр тэднийг уурлуул, тэднийг бухимдуул, тэд нэр одоо өөрсдийнхөө хийх шаардлагатай юм угаасаа хийн. Чи тэрийг бол үнэхээр өөрчилж чадахгүй. Гэхдээ чи бол ингээд өөрийнхөө өнцгөөс бол чи яах гэж байна. Тийм. Тэгээд дараа нь яг тэр хүмүүс эргцүүлж үнэхээр бодох юм бол те үнэхээр зоригтой үйлдэл байсан байна гэдгийг чинь ойлгоход хүндэлчих магадгүй. Гэтэ тэр бол яг чиний санаа зовох асуудал биш юм аа. Ингээ амьдралд бол яг чиний өөрийн гэсэн аз жаргал бол хамгийн чухал. Тэгэхээр ингээд тим юмн дээр хүртэл ингээд бусад хүмүүсийн төлөө хүн чинь амьдраагүй шүү дээ. Хүн чинь өөрийнхөө төлөө амьдарч байна. Тэгээд хамгийн гол нь өөрийгөө нэг тавиад бусдын шүүмжээс айхгүй тэднийг хүлээн зөвшөөрөөд тэгээд тэрэн дээр сайхан өөрөөсөө хамаарх юмудаа хийгээл явах хэрэгтэй гэж байгаа. Тийм. Тэгээ амьдралаас ер нь л их стресстэй цүгжирнэ гэж стресстэй, ийм болно гэж стресстэй, ингэн тэгнэ бүх юмыг ер нь айгүй стресстэй.
чи бүх юм стресстэн тэгээд одоо тэр стресстэх болгондоо ингээд өөртөө айгаа тусгаж аваад өөрөө ингээ амар стресстэй ажиллахгүй. Харин тэр стресстүүлэх юмыг ингээ одоо жишээ нь их чи ингээд онгоцон цэцэр явж байгаад хажууд нь ингээ хүн найталгаадсэн гинэ. Тэгэл бүр найталгын бодоол энэ өстө миний ингээд нислэгийг бурснуулчлаа. Би унтаж чадахгүй байна. Энэ өстө аммаа хаадгүй мө би одоо ингээ ханаад төрлөө. Би одоо өвчжүүл яах юм. Би одоо энэ амар олон хүнтэй заалан дотор ингээд ихтгэл тавих чинь одоо би өвчжүүл яана гэл айгу санаа зовж ирсэн. Тэгээд нөгөө хүн болчихосоо гэд нөгөө хүнийг үзээ ядаа хийж агаад аагүй энэ хүнийг ингээд ханиалахын хүлэн зөвшөөрөөд харин би болохоор ингээ өөрөө ингээд амаа дарчи цамцаараа амаа дарчи тэгээд нөгөө тишээ хараа сучи тэгвэл ингээд би өөрийнхөө юу хийж чадахыг ингээ хийчлээ. Тэгээд арай стресс нь ингээ багасаа тэгээд нөгөө хүнийг хүлэн зөвшөөрсөн. Тэгээд нөгөө хүнийг дахиад үзээ ядаад тах шаардлагагүй болсон. За тийм байна. За тэгээд ер нь цаашдын бүлэмд бас ингээд ер нь харилцаанд идэх хүмүүсийн талаар бас ер нь бол дэлгэрэнгүй ярьж эхэлсэн. Тэгээд одоо за чиний өөрийн гэсэн хийдэг үйлдэл биш. Чиний хайртай хүний хийсэн үйлдэл нь чамайг бухимдуулаад байвал яах вэ? Гэт байсан штэ. Одоо нөхөр чинь бэ нүү, найз чинь бэ нүү. Хүнд чинь цаанаасаа нэг би хүнийг өөрчилж чадна гэсэн нэг тийм үзэл бодол байгаад идэв штэ. Тэгээ тэрний талаар ер нь бол ингээд дэлгэрэнгүй ярьсан. Чи ямар ч гэсэн гол хамгийн анхны одоо эхэлж байгаа хэсэг нь бол тэгээд чи хүнийг өөрчилж чадахгүй. Хүн өөрөө өөрчлөгдөхийг хүссэн үедээ өөрчлөгдөнө. Тэгээд хүсэхгүй бол тэр өөрчлөлт бол чамаас болж бол ирэхгүй. Тэгээд энэний талаар ер нь бол ингээд ярихтаа ийм онол ашигласан байсан тий. A B C D E гэсэн онол ашигласан байсан тий. За тэгээд энэ нь юуны талаар хонол вэ? Яг би нэлээд үсэрчлээ л тий. Гэтэ яг за A B C D E гэдэг онол нь юу вэ гэхэлэр ямар нэгэн маргаан ч юм уу ямар нэгэн үл ойлголцол үүсэх юм бол эхнийх нь болохоор A нь apologize then ask open-ended questions. Тэгээ B нь болохоор back off and observe their behavior. C нь болохоор celebrate progress while you continue to model the change. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхэлэр ямар нэгэн одоо үл ойлголцол үүслээ гэхэд хамгийн түрүүнд хүн уучлалтаар эхлэх хэрэгтэй гинэ. За ингээ уучлаарай. Тэгэнгүүтээ ер нь ихэнх хүмүүсийн юу хийх гэж оролддог вэ гэхэлэр чиний энэ юм ч болохгүй, энэ юм ч болохгүй, чи энийг ингэж өөрчлөх хэрэгтэй гэдэг гинэ. Тэгээд одоо энийг яаж эхлэх вэ гэхээр за гэгэнэ тамхичин байлаа гэж бодъё заяа. За тэгэнгүүт нь би ингээд гэгэнэтэй хамт амьдардаг байлаа гэж бодоход надад ингээд гэгэнэгийн тамхи татж байгаа нь миний уурыг хүргэж чинь заяа. Тэгэнгүүт нь эхлээд ингээд энийгээ болохоор дандаа тийм нээлттэй асуултаар ярьж эхлэх хэрэгтэй гэдэг нь одоо юу вэ гэхэлэр ингээд гэгэнэ чи ингээд яагаад тамхи татдгийг гэл би за татдаггүй шүү заяа. Зүгээр ингээд битээр ингээд онлоор ярьсан. Тэгэхээр ягаад тавьчихдаг гэж бодлоо шүү. Би тамхи татвал ингээд гоё стресс мань байхгүй болоод би айгүй гоё тайвширдаг. За тэгвэл чи яагаад стресстэй? Би стресстэй шалтгаан нь ингээд ажил дээр хитрхи олон юм надаар хийлгээ тэгээд би үнцэнтэй юм шиг санагддаг. Чи тэгвэл өөрийгөө яагаад үнцэнтэйгээр ер нь мэдэрдэггүй? Тэнгүүд нь яагаад одоо чамааг үнцэнтэй санагдуулахгүйгаа газраа чи ер нь ажиллаж байгаа? Чи их зөв асуулт байна. Би ер нь ажилласаа гарна. Тэг яг одоо нэг иймэрхүү маягаар яг хүнийг шүүмжлэх биш. Хүнийг ингээ би чамайг ойлгохыг хүсэж байна гэд ер нь ямар нэгэн асуудал байх юм бол тэр асуудлаа root cause буюу одоо үндэс рүү нь явдаг гинэ. Тэнгүүт нь хүн бас яагаад ууралж байгаагаа хөө гэдгээ тэргээрээ мэддэг гинэ. Одоо шинэ сэтгэл зүйч ингээд одоо нөхөр нь ингээд арх уугаад байдагт нь ихнэр нь дургу байдаг. Тэнгүүт нь ингээд сэтгэл зүйч та яагаад арх уугаад даад нь дургу ингээд эхлээд болохоор амар жижиг юм арих гэж байгаа байхгүй. Яагаад тэгвэл ингээд уухаараа тэгдэг. Тэгээд дараа нь тэгдэг гэл. Тэгэл тэнгууд нь тэр нь таныг яагаад бохимдуулд юм бэ гэл. Тэр нь тэгвэл яагаад тэгэл хамгийн сүүлд нь болохоор би хайртай үнийгээ эрт алдахыг хүсэхгүй байна тэгээд яаж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд ямар нэгэн үйлдэлийн ингээд нөгөө хүн нь өөрийгөө ярьж байгаа хэвцээ өөрийгөө ойлгодог. Тийм болохоор ингээд хамгийн түрүүнд ярилцах нь тийм чухал байдаг. Тэнгүүд нь та өөрийгөө тэр ингээд
үзэл бодол руу ингээд түлхэх биш. Та тэр хүнийг өөрөөр нь яриулаад тэгээд өөрийгөө одоо яагаад болохгүй үйл хийгээд байгаа вэ ч юм уу? Яагаад тийм үйл хийгээд байгаа гэдгийг нь өөрөөр нь тийм ойлгуулах нь чухал гэдэг гинэ. За тэнгууд нь ийм ингээд яриа болсны дараа хойшлоод тэгээд тэр хүний хийж байгаа үйлдэл нь өөрчлөгдөж гин үгүй юу гэдгийг ажих хэрэгтэй гэдэг гинэ. Тэр нь одоо сар байна уу, 7 хоног байна уу, 2 сар байна уу, 3 сар байна уу? Ямарсан ингээд та өөрөө ингээд ямарсан ажил юу ч хийхгүй зүгээр ингээд за миний тэр яриа ч юм уу, миний одоо тэр илэрхийлсэн тэр одоо бит хоёрыг яриа ямар нэг үр дүнд хүрч гин үү гэдгийг хаар гэдэг за. Тэнгүүд нь тэрний дараа болохоор өөрөө яг ингээд жижигхэн юм хийх юм бол тэрийн тэмдэглэтэй. Одоо жишээ нь гинэ одоо өдөр болгон тамхитдаг байсан бол ингээд одоо 7 хоногт нэг удаа татдаг болчих юм бол ингээд чи яасан штэ тэгсэн штэ гэж. Тэгэл тэгэж мэгэл тэгэнгүүтээ хамгийн гол нь болохоор өөрөө чи ингээд тим юм хийхгүй байх хэвээр. Ягаад гэвэл хажууд нь ингээд зөв одоо example ч зөв ингээд жишээ байгаад тах юм бол нөгөө цаанаасаа ингээд хажуудлын зөв жишээтэй хүнийг ер нь бол ингээд даган дуурайх тиймэрхүү хүний тим innate тим байдал байдаг гинэ. За тэнгүүтээ энэ гурван ингээд шат болчлоо те. За тэгсэн чинь эцэст нь ийм гурван юм болсон ч гэсэн тэр хүн өөрчлөгдөхгүй байх юм бол та яах ёстой байдаг вэ гэхлээр. Тэгээ тэрэн дээр нь нөгөө дин орж байгаа байхгүй юу? Дин болохоор decide буюу ингээд шийд. Тэнгүүд нь шийдэхдээ ингээд хоёр зүг рүү явж болно. Нэг нь болохоор exit the relationship буюу тэр харилцаанаас гар. Нөгөөх нь болохоор exit the одоо complaints. Одоо ингээд тэр одоо үйлдэл явдалд одоо бухимдгаа бол тэгэнгүүт нь тэр үйл явдлыг одоо дахин гаргаж ирэхээ бол тэгээд бухимдгаа болно гэдэг нь яхаараа тийм сонголт хийх хүн хийх вэ гэхлээр хэрвээ за энэ хүн надад одоо тэр асуудлаасаа илүү чухал байна. Тэгээ энэ хүн өөрчлөгдөхгүй байсан ч гэсэн би энэ хүнийг ингээд хайрлах юм байна. Энэ хүн миний амьдралд хэрэгтэй хүн байна гэх юм бол тэр үйлдэл тэр одоо болохгүй санагдаад байгаа тэр асуудлаа өөрөө та ярихаа бол тэгээ асуудал гэж бодхоо бол тэгээд үнэхээр скул танд ингээд одоо negotiate хийх боломжгүй тиймэрхүү асуудал санагдж байгаа бол та тэр харилцаанаасаа гар. Гэт ийм хоёр сонголтыг л ер нь бол хийж энэ ингээд бүхэл тойргуулдаг гинэ. Тэгэхээр яг энэ дээр болохоор хүн нөгөө хүнийгээ одоо хүссэн үйлдэлийг хийлгэж байгаа. Тэгээд тэрэн дээрээ өөрөө үнслээд сонголтоо хийж байгаа тийм. Тэгээд ер нь бол хүмүүс дээрх тэр одоо шийдвэрээ бол ер нь бол ингэж гаргах гэж зүгсэн байна. Тийм бас сүлт нь яг тэр уншиж хахад тэр нэг хосын харилцаан дээр те нөгөө нэг одоо зарим хүмүүс ч нөгөө нэг одоо би ингээд ерөөсөө гүн гүнзгий харилцаанд ормооргүй байх гэд сквал нэг яриха болцсон зүгээр ингээд одоо хамт орой өнгөрүүлмээр байгаа үедээ ч юм уу дууддаг тийм залуучууд идэв штэ. Тийм залуучууд малуучуудтай ингээд хүлээгээл өөрийнхөө цагийг зарцуулаад тэгсний оронд яг тэдрийг ингээд чамайг гүйцэтгэх хэрхийн үг. Одоо юу гэдэг? Тийм. Чамайг ингэж чамайг аних хэрхийн үг. Тэгээд харин чи өөрөө юу чаднах вэ гэхээр ингээд миний ингээд цаг хугацааг үрхээ бол би гээд дараа чи ингээд яг жинхэнэ хайраа олохын тулд ингээд явж болно. Тийм. Ер нь бол ингээд одоо чи хүмүүсийг илүү ингээд ажиглаж эхлэх юм бол хүмүүс чамд ажимаараа өөрийнхөө ингээд жинхэнэ төрхөө харуулдаг. Тэгээд чи жинхэнэ төрхийг харсны дараа тэр үед л чамд ингээд одоо дүнэлт их боломж гарч байгаа штэ. Тэгэхгүй бол ихэнхдээ хүмүүс яадаг вэ гэхээр би хайртай гэнгүүтээ яг нүдний чинь урд байгаа тэр одоо тэр хүний бүтггүй зангууд ч юм уу болохгүй зангуудыг нь өөрчлөн ч юм уу сквал энэ надад хамаагүй гэл тэгэлээдэг. Тэгтээ яг ажимаар нөгөө хүнийг одоо чи өөрөө хайртай гэдэг хэсэг дээрээ биш. Чи тэр хүнийг одоо мэдээ тэр хүнийг ойлгоё. Тэгээ энэ хүн надаа одоо үнэн төрхийг харъя гэх юм бол чи ингээд илүү ажиглах хэрэгтэй те. Тэгээ тэрэн дээрээ бол дүгнэлт хийгээд тэгэл явах хэрэгтэй доо. Тийм. За, чамд өөр ярмаараа бүлгүүд ээ нөө. Сквал битэр ер нь л бараг ихэнхийг ярьчлаа. Энэс харж байна. Харин ер нь л ярьчлаа. Тийм. Тэгээ яхаа нөгөө нэг хүмүүс ер нь бол тийм одоо энэ бас ажил дээр ч гэсэн бас ингээд хальт гарч ирсэн байхгүй юу? Яг ингээд чи даргыгаа ингээд чиний ингээд мундаг авиас чадварыг чинь үнэлэхгүй байхыг зөвшөөр. Тэгээд чи одоо ажлынхныхаа дараа орой цугларсан тэр одоо dinner гэдэг юм уу ямар нэг юмд өргөдөхгүй байхыг чи одоо тэр хүмүүсийг зөвшөөр. Тэ бас ер нь бол тэгээд тэрэн дээрээ одоо дүнэлт тэгээд те. За би
миний юм болохгүй байна уу, яахгүй байна уу гэдгээ бодож үзэх хэрэгтэй. Тэнгүүд нь иймэрхүү газар би үнэхээр ажиллахыг хүсэж байна уу, үгүй юу гэдгээ бодож үзэх хэрэгтэй тий. Тэгвэл өөрийгөө ингээд байнгын тэгэл тэр намайг ста тэглээ, тэр намайг тэглээ, тэр ста муу гар, тэр муу хүн, тэр тэгсэн гэ тэр гэсэн үг гэхээсээ илүү за би яаж мэдэрч гин, би юу н яах хэрэгтэй вэ гэдгээ бодохгүй. Ер нь бол амар нэлээд олон хүмүүс ер нь асуудлыг дандаа одоо гаднаас ирэх тэр юмн дээр амар төвлөрөөд тэгээд тэрийг үнэхээр өөрчилж чадахгүй болохоор тэрэн дээрээ стресстэй байдаг юм шиг ер нь бол санагдаж байгаа тийм байна. Ер нь нөхцөл байдал ер нь юмыг өөрчлөх биднэрт ер нь ямар ч юм юу байхгүй шүү дээ. Яг өөрөөхөө хийж чадах юм л хийх хэрэгтэй. Тийм. Тэнгүүт ер нь л амьдрал ер нь айгүй амралтдаг тий. Тийм одоо өөрийнхөө яг удирдах чадах зүйлээ хийгээл явах юм бол тий. Яг нөгөө Монголын одоо нөгөө нэг болоод байгаа чи юу болоод байгаа ер нь сонсноо. Юу болж юм. Нөгөө нэг ерөнхий сайд оюун тэр нэг хүүхдийн айгүй яриад л шүү Тийм. дээ. Тэгээд тэрэн дээр бас ингээд тий ер нь нөгөө тэнгисийн хэрэгтэй оролцож ирсэн нэг охиных нь экс нэс юм шүү. Тэр хүн. Тийм үү бас уу? Тэнгинэ. За. Ямар ч гэсэн тэрэн дээр болохоор ингээд монгол хүмүүс өөрсдөө ингээд бас зөвшөөрж байгаа байхгүй юу те. Нөгөө нэг бөөнөрөө ингээд жагсаад явж исэн шүү дээ. Жагсаж байгаа гэдэг жисэн шүү дээ. Тэд нар ч юм болохоор ингээд асуудлыг хараад тэгэнгүүт нь за тэднийг одоо тийм үйлдэл хийлгэчлээсэ те. Тэгтээ за одоо надаас юу гарч чадах вэ? Би юу хийж чадах вэ? Би яаж өөрчилж чадах вэ гэхлээр би өөрийнхөө эрхийн төлөө би одоо улс одоо үндсийнхаа эрхийн төлөө жагсаж байгаа байхгүй юу? Тэр чин бол яг ингээд тэггүй бол ингээд ер нь хоосон ингээд зүгээр те би биенийхээ хооронд яриад өөстө улс маань бүтэхгүй байх, тэхгүй байх, ингэхгүй байх гэж ярихын оронд те өөрөө боломжоор гараад очоод үзэл бодлоо илэрхийлээд тэгээд энэ яг асуудал байгаад би тэгэхэд ийм одоо нийгэмд амьдрмааргүй байна гэдэг чинь бас те ер нь ингээд жижигэн ч гэсэн өөрийнхөө хийж чадах тэр үйлдэл бол хийж байгаа байхгүй хүмүүс. Тэр хүмүүс жагсаад нөгөө оюун эрдний огцор гэж юм уу те. Тийм. Нөгөө нэг ер нь бол мөнгө ийцэн гэдэг. Тийм. Тэгээд төсөв мөсвийн мөнгийг бас үсгэсэн юм шиг байл шүү дээ. Тэгээд үсгэж байгаа мөрчлөө яг өөрчилж байгаа юм гэж ер нь их амар байхгүй. Тэгээд хүүхд мөхт нь угаас тэгэл амар lavish баян хүн шиг тэгээ амьдраад тэр нь хамгийн гол нь ингээд тэгээ тэрийгээ бас заавал бусад хүмүүст үзүүлээд байгаа нь ер нь бол асуудал нэлээд болсон юм шиг санагдсан шүү дээ. Яг бол гадаадд ч гэсэн мэдээж одоо нөгөө мөнгө идэх янз бүрийн тиймэрхүү асуудал бас зөндөл болж байгаа шүү дээ. Монгорт би ингээд өнөөдөр хальт ажлынхаа хүмүүст ярьсахгүй Монгол тэгээд баахан тийм скандал болоод илээ гэж тэгсэн чинь тийм манайс ялгаагүй ингээд нэг ерөнхийлөгчийн эхнэр нь ч үлээ Prime Minister эхнэр нь ингээд цүнхнийх нь одоо цүнхнийх нь эд хөрөнгийнх нь нийт collection нь 20 сая $10 давсан болсон ч гэлээ. Тэр нөө юу бас гэрээтэй бүр zoo park-тай гэсэн урбан. Тийм. Ер нь бол тэгээд хамгийн гол нь иймэрхүү юмнууд угаасаа байдаг. Тэгээд яг хөө энийг хүлээн зөвшөөрөх нь бол буруу. Гэхдээ бас нөгөө одоо хүмүүсээс харахад те одоо улсын мөнгийг идчихэд бас тэрийг ингээд үзүүлээд гангараад тэгээд би гоё байна гэж авч жоохон бас л хүмүүс жоохон ичих нүртэй баймаар л те. Тийм ер нь бол тэр бол жоохон тэгж санагцсан. Тийм тэгтээ одоо яах вэ? Хүмүүсийг тийм муухай үйлдэлийг хийлгүүл. Тэгээ яагаад гэвэл тэр хүмүүс угаасаа л тиймэрээ байна. Гэхдээ хамгийн гол нь чи өөрөө юу хийж чадах вэ гэдэг дээрээ л түлхэх хэрэгтэй. Тийм жагсаал бол ер нь бол айгүй урагштай. Ер нь оюун эрдэнэ огцорчвол дараа нь дахин хэлж байгаа хэрэгтэй. Хүрэлцэх тэгсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Хүрэлцэгч нэр ерөнхий сайд байсан шүү. Би марцсан шүү дээ. Тэр чинь зүүд байсан юм шиг санагдав. Гэтэ нэг амар улс төрийн нэг явуулахтай юм яад байгаа хаа. Оюун эрдэнэ сүлээ жоох өвгөн мөгөнд орохоо болсон баха. Тэнгүүд за тэгвэл энэ мэдээллийн сайтуудад чиний талаар мөнгө төлөөд гаргачихъя гэд. Тэгсэн мэт магадгүй одоо тэгэл яах вэ? Одоо хүмүүс тэгэл угаасаа манай нийгэм чинь одоо төгс биш дээ. Тэгээ тэрэн дээр ингээл өөрсдөө бас бүр аимшигын стресстүүлэх шаардлага бас байхгүй л ямар ч өөртөөхөө хүрээндээ хичээгээл тэгээд сайн хүн байгаад тэгээ бусад хүмүүс ч гэсэн те сайн нөлөө үзүүлээд тэгээд ер нь тэгэл хүрээллээ гой бүгдээрингийн сайхан сайн байх юм бол бас гой байхлах те ер нь бүгдээрээ ингээл те хойлоо ингээд ер нь муу хийхгүй сайн явж байхад хойлонгийнх нь хажуудлын хүмүүс ч гэсэн ингээд бас тэгэж явна. Тэгээ тэр хүмүүсийн хажуудал ч гэсэн би бас нэг тийм сайн хүн байхын butterfly effect байдаг гэдэгт бол итгэдэг. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр та нар ч гэсэн сайн хүн байгаад өөрчлөлтийг өөрөөсөө хайгаад тэгээд сөрөг энерги биш, эерэг энерги гой сайхан татруулсан тиймэрхүү хүмүүс байгаарай. Тийм. Бүхнийг хүлээн зөвшөөр. Нарыг хайрал. Yeah.
сарыг бас хайрлаа. Зөө бичигдсэн болов. За манай дугаарыг үзсэнд баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлцээрэй. Баяртай. Бай бай. Бицэн мэнэ. За ашигтай.